Сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг 2022-2023 оны байдлаар судалж хэлэлцүүлэх зохион байгууллаа. Дээрх хугацаанд нийслэлийн хэмжээнд хууль бусаар ан ангинах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг шалгагдаж, байгаль экологт 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр хэрэгт нийт 101 хүн ялагдагчаар татагдсанаас 57% нь 26-аас 45 насны, 47% нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Судалгаагаар алтан хойлог шувуу, халиун буг, хүрэн баавгай, хулан зэрэг ховор амьтад болон шинэс, нарс, хушмод, дэрвэр жирэг рүү самар, хонин арц гэх мэт ургамал гэмт хэрэгт өртгөн түгээмэл байгаа болох нь тогтоогджээ. Мөн байгаль орчны талаарх мэдлэг мэдээлэл, хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтын улмаас мөрдөгч прокурорууд хэргийг харилцан адилгүй байдлаар шийдвэрлсэн тохиолдол гарсан байна. Тиймээс сонгон хайрхан дүүргийн прокурорын газраас экологийн цагдаагийн албатай хамтран таны мэдээ хамгааллын сэдвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт нийслэл дүүргийн прокурорын газрын хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт дагнан хяналт тавьж ажилладаг прокурорууд, эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид болон нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч, хустайн байгалийн зохицуулбарт газрын захиргааны албан хаагчид оролцлоо. Судалгааны дүнгээр бол тухайлбал байгаль ургамлын хууль бусаар төвж бэлтгэх гэмт хэргийг нэг дүүрэг дээр өөр байдлаар шийдвэрлэдэг. Нэг ясандаа хууль хэрэглээний зөрүүтэй асуудлууд бол байгаа нь бол ерөн судалгаагаар тогтоогдсон л доо. Тийм учраас бид нэр прокурор мөрдөгч нарын зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэж энэ хэрэгүүдийг шийдвэрлэхгүй бол болохгүй байна гэдэг ийм нөхцөл байдал үүссэн учраас бид нар энэхүү өнөөдрийн сургалт хэлэлцүүлгийг бол зохион байгуулж байгаа. За манай дээр тулгамдж байгаа асуудлын хувьд гэх юм бол эрүүгийн хуульд бас нэг тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа асуудлын хувьд бол гэмт хэрэг үйлдэлтэй ашигласан техник хэрэгслийг улсын орлого өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын орлого болгодог асуудал бол нэмт хэрэгүнд тулгамдж байгаа. Энэ дээр бол ашигласан техник хэрэгслээ бусдад шилжүүлэхтэй энэ миний өмчлөлийн эд биш гэдэг байдлаар бусдад шилжүүлэх хүнийг төр зээлж авч хэрэгжилж ийсэн ч гэдэг юм уу хэрэгээс ял завших асуудлууд гардаг. За нэмт төрөнд тулгамдаад байгаа хууль бус ан ой ургамлын бэлтгэж байгаа эдгээр асуудлууд дээр цаашид хэрхэн ажиллах хамтын ажиллагааг хөргөжүүлэх хууль дүрм журамд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах санал зэргийг хэлэлцэн зохион байгуулж байна. Манай нийслэлийн байгаль орчны газрын хувьд бол ойн чиглэлээр хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудлууд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг болоод хүн амын төвлөр болохоос хамаарат бол ямар нэгэн байдлаар нийслэлд бол хууль бус мод бэлтгэдэг ажил бол ерөнхийдөө байхгүй болсон гэж ойлгож болно. Жилд ганц 1-2 удаа ийм зурчлууд гаргадаг байгаа. Тэр нь хуулийн дагуу арга хэмжээ аваа явуулдаг. Хэлэлцүүлгийн үеэр прокуророос хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт шалтгаан нөхцөлийг танилцуулж, оролцогчид хэрэг хянаа шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын хүрээнд санал солилцлоо. Энэ үеэр биологч Мөнхнаст биологийн олон янз байдал бидний амьдралд хэрхэн нөлөөлдөгөө сэдвт сургалт хийж мэдээлэл өгсөн юм Үн цэнтэй энэ амьтан ургамлыг яг тэр ойлгож үнэхээр ямар ач холбогдолтой байгаль дээр ямар үүрэг гүйцэтгэдэг яагаад энэ амьтан энд байгаа энэ амьтан байснараа бидний амьдралд бидэнд ямар хэрэгтэй вэ гэдэгт багч болтгоо зөв ойлголт мэдээлэл өгөх зорилгоор бас энэ биологийн олон янз байдал бидний амьдрал юу ямар хэрэгтэй ач холбогдолтой вэ гэдэг талаар бас яриа хэлтгэл хийлээ. Хустайн байгалийн зохицуулбарт газар нь тахь, буг, зээр, аргал зэрэг 55 зүйлийн хүүхдэд амьтантай. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутагч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлүүд гарсаар байна. Тусгайлан хамгаалсан газар нутаг мөн боловч ийм олон амьд жуулчид ирж хаад мэлмигээ баясгахын хажуугаар маш олон хүмүүсийн шунлыг хөдөлгөд юм уу тиймэрхүү зүйлийн нөлөөгөөр хууль бус анчид маш хэрдэг. Хууль бус анчид маань ерөнхийдөө бол тарвга зээр, буг, чон гэх мэтлэн амьтдыг агнахыг завддаг агнадаг. Үүнтэй холбоотойгоор зөрчлийн тухай хуулиар, эрүүгийн тухай хуулиар бол шийтгэлдэг, тасалдаг ийм арга хэмжээнд авдаг. Хэлэлцүүлгийн үр дүнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид албан хаагчдыг чадварчуулахад анхаарч ажиллахаар төлөвлөжээ.